Электролизийн бодлого номер 2-ыг тайлбарлая. Бодлогын өгүүлбэрийг уншвал хоолны давсны усаас малын идэвхгүй электродтой явагдах электролизийн урвалын тэгштгэлийг бич. Бодлтыг хийхдээ хамгийн түрүүнд давсны диссоциийн тэгштгэлийг бичнэ. Натрийн хлорид маань өөрөө идэвхтэй металлын хүчил төрөгчгүй хүчлийн давс болон хүчил төрөгчгүй хүчлээс тогтсон. Натрийн хлорид нь диссоцлохдоо натрийн нэмэгт цэнэгтэй ион болон хлорид сөрөг цэнэгтэй ион болж диссоцлогдно. Үүний дараа анод болон катод электродууд дээр ямар бодисууд эрхийг тодорхойлно. Цахилгаан нөлөөгөөр хлорын ион анод руу шилжиж эсэлдэнэ. Харин натрийн ионууд катодын орчимд хуримтлагдах ба ус ангижрах хуралд орно. Яагаад гэвэл металлын цахилгаан химийн игнэнд натрийн ус төрөгчөөс өмнө байрладаг ус төрөгчөөс илүү идэвхтэй учраас ус ангижрах процесст орно. Яагаад анод дээр хлор төрүүлж эсэлдэх процесст орж байгаа вэ гэхээр эсэлдэх хуралд оролцох анионыг металл бишийн идэвхий игнэгээр тодорхойлдог бөгөөд идэвхий игнэнд гидроксил ионоос нь хойш байрлах галлий сульфид зэрэг хүчил төрөгч агуулгаагүй анионууд уснаас төрүүлж эсэлдэнэ. Харин хүчил төрөгч агуулсан анионудаас төрүүлж ус эсэлдэнэ. За электродууд дээр явагдах урвалын тэгштгэлийг нэгтгэн бичээд эсэлдэх ба ангижрах процессыг тодорхойлъё. Анод буюу нэмэгт цэнэгтэй электрод дээр хлор нь 2 электроноо алдаж эсэлдэх процесст ороод ангижруулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Харин катод буюу сөрөг цэнэгтэй электрод дээр ус 2 электроныг авч ангижрах процесст ороод эсэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Урвалын тэгштгэлийг тэнцвүүлэхдээ асаа алдсан электроны тооноос шалтгаалж хамгийн их хэрэггүй байх тачийг нь олж тэнцвүүлдэг. Урвалын тэгштгэлийг молекулын хэлбэрээр бичвэл 2 молекул натрийн хлорид нь 2 молекул устай урвалд орж хлорын хий, ус төрөгчийн хий, 2 молекул натрийн гидроксид үүсч электролизийн процесс явагдсан байна.